Гэхдээ ер нь бол одоо хөдөөний малчид одоо жалгын нэг малчин байх цаг хугацаа бол ард өнгөрж байна. Үнэхээр энэ байгаль цагуурын давтагдчихгүй хүчин зүйлийн шалтгаалж дээр нь энэ зах зээлийн нийгмийн үнэ ханшны тогтворгүй байдал энэ байдлаас үзэхэд бол одоо малчид бол данд ангаараа бол одоо явхад бол үнэхээр их хэцүү болсон. За миний нэг санаж боддог зүйл бол яг энэ хоршоо хөгжүүлэх энэ төр засгаас бас нэг жоохон дэмжлэг хөшөөрөх шаардлагатай ийм цаг үед бас цагаан алснуудаа олсон юм таатай арга хэмжээ болж байна. Тэгээд энд бол одоо малчид бол нэгдээд ингээд хамтарч түүхийдээ борлуулах мал хуугаа одоо ашиг шимийг нэмэгдүүлэх, өсгөж үржүүлэх тэгээд тэрнээс гарсан бүтээгдэхүүнээ одоо чөлөөтэй одоо хамтын хүчээр цааш нь одоо зохих шатанд нь борлуулах энэ үе хаалга нээгдэж байна. Дээр нь одоо энэ малчтад бол бас нэг санхүүгийн дэмжлэг одоо зээлийн хэлбэрээр ингэж олгож өөрснөө ямархуу хэлбэрээр өөрснөөгөө яаж хөгжүүлэх вэ гэдгийг одоо өөрсөнд нь нээлттэй ингэж нээж өгч байгаад нь бол одоо миний хувьд бол маш баяртайгаар хүлээж авч байна те дэмжиж байна. Жилийн 6% хүүтэй дээрээс нь төр батлан даах юм байлээ тийм ээ. А дээрээс нь одоо тэр авсан зээлээрээ одоо хашаа хороогоо янзалдагсан ч тий. А эсвэл одоо илүү хоршоо өргөжүүлэх үгээд маш тийм боломж байдаг. А гэтэл одоо малчтын их юм 20-30% хүүтэй зээл авсан байдаг ч тий. Тэр нь нэлээ санхүүгийн дараа нь маш үүсгдэг. Тий харин тэгжлээ тэгээд одоо банкны зээлтэй малчид дээр нь зээл авах боломж бүрдэж байгаа нь бол маш таатай л байна. Тэгээд манай нутгийн хувьд бол бас хашаа сарвчны хувьд бол сүүлийн одоо энэ мал авчирснаас хойш бол төдийлөн сайн чанартай биш байгаа учраас зодод одоо нөлөөлөх тэр хандлага нэлээ ихсээд байгаа. А энийг бол одоо малчтыг энэ хөнгөлөлтөй зээл өгснөөр бол одоо малчид хоршоочд тийм ээ одоо шинэ хоршоо үүсгэн байгуулж байгаа улсууд бол хамтарч нийлж хашаа сарвчаа одоо сайжруулах тэр малынхаа одоо үүсдэж ялыг ханган нийлүүлэх малдаа анхаарах халамж тавих энэ асуудал дээр бол одоо нэлээд чанар нь бол хамаагүй ахиц сайжирнаа л гэж миний хувьд бол үзэж байгаа.